Сайн байцгаана уу? Стар телевизийн Сэндми нэвтрүүлэгт бид хоёр өнөөдөр оролцохоор хүрэлцэн ирээд байна. Өнөөдөр болохоор бид хоёр сонирхолтой мэргэжлүүдийг туршиж үзэхээр Туйлзуу сэлмийн дуэл клубт хүрэлцэн ирээд байна. Намайг болохоор Мишель гэдэг BMC нэртэйгээр Instagram дээр рил хийдгээ. Сайн байна уу? Намайг Минди хүү гэдэг. Би TikTok дээр контент хийдгээ. Би таеквондо 7 дугаар ангид сар хичээлж исэн. Тэрнээс биш өөр юмд явж байгаагүй. Волейбол спортоор сүүлийн 2 жил хичээлж байгаа. Туйлзуу сэлмийн тулааны спортыг ямар ч тач бол мэдрэмж нэлээд шаарддаг гэдгийг мэддэг учраас их хэцүү байхаа гэж бодож байна. Надад л айгүй сонирхолтой нөө. Би бүр спортоос гол хүн болохоор ямар сайндаа фокус 2-7 хоног яваал болсон байд юм аа. Тийм тэгээ гоё байна. Ачаа амжилт. Юу гэж бодож байна? Би яас. Яа, хоёулаа чи бод тэмдэглэл дээр одоо таарч байгаа тий. Сүртэй ш таны миндэ KHVV гэж байна. Оо тийм. Нэрээ тийш тэрийг би яагаад мартсан байна? Энэ ямар болоор их юм бэ? Чи миний бүтэн нэрийг мэдэхгүй чи яаж найз гэж хэлж чадж байна? Ичиж эмдэрч чи. Юу сүртэй? Сүртэй ш. Чи миний нэрийг юу гэсэн бэ чи? Тэр үсэний алдаж байгаа зүгээр юм байхгүй юу? Зүгээр ш. Миндэ хүүд чи сүртэй миндэ KHVV гэж өмөрсөн л үү? Чи хар утган дуу яг энэ айж байна. Үгүй би юм ч. Хаа? Хиний нээсэн бэ? Юу бож. Чи утган. Би чамаа яална. Биш би таныг яална. Харж л бай. Бид хоёр баг анх удаа л одоо л яг уулзч байна. Тэснээс өмнө бол яг онлайнаар л найзууд байсан. Тэгээд миний нэрийг нөгөө Миндэ хүү гэж бичдэг юм. Миндэ хүү гэж бичгээд KH ордог хгүй. Тэрийг Миндэ KH гэж уншицсан байсан мэл. Даасан мэдсэнаа. Намайг Жигжид Сүрэн гэдэг дуэл клубын солилцоолагч байгаа. За өнөөдөр хэдүүлээ Стар телевизээс зохион байгуулж байгаа Сэндми нэвтрүүлэгт оролцож байна. Тэгээд би та хоёрт өнөөдөр Туйлзуу сэлмийн спортын талаарх товч танилцуулга болон анхан шатны бэлтгэл та хоёрт өнөөдөр танилцуулаад мөн зааж өгөх болно. Манай клуб 2014 онд үүсгэн байгуулагдсан. Тэгээд түүнээс хойш дотоод болон олон улсын тэмцээн уралдаан, хичээлэгч нар гээд Монгол улсад доктортой үйл ажиллагаа явуулж байгаа клубүүдийн нэг байгаа. Хичээлэгч нарын хувьд бол бүх насныхан хичээлдэг. 6 наснаас дээшээ насанд хүрэхчд хүртэл бүх насны ангиллаар 7 хоногт 3-4 удаагийн бэлтгэлд хамрагдаж хичээлж явдаг байгаа. За тэгээд бид нар бол дотоодын тэмцээн уралдаан болон олон улсын тэмцээн уралдаанд маш ихээр оролцдог. За тэгээд та хоёрт өнөөдөр яг тэдгээр хүүхдүүдийн одоо Туйлзуу сэлмийн спортыг мэдэрч байгаа мэдрэх хүүхд та хоёрт мэдрүүлэхийн тулд өнөөдөр хэдүүлээ 2 цагийн хугацаанд бэлтгэл хийгдэх байгаа. За эхлээд бол мэдээж бэлтгэл эхлэхэд бие халалтын дасгалууд хийгдэн. За тэгээд ховц хэрэглэлтэйгээ танилцаад ховц хэрэглээ өмснө. Мэдээж та хоёрыг орж ирэхэд бол ховц хэрэглэлийн өмсүүлэлт бэлтгэсэн байгаа. Би та хоёрт товчхон ховц хэрэглэлийн талаар танилцуулж өгнө. Мэдээж Туйлзуу сэлэм цагаан өнгийн ховцтой байгаа. Өөр өнгийн ховц байхгүй гэж ойлгож байна. Зөвхөн цагаан өнгийн ховцтой. За тэгээд баруун хүмүүс баруун нараа тулдна, зүүн хүмүүс зүүн нараа тулдна гэсэн ерөнхий ойлголттой. За Туйлзуу сэлмийн спорт дотроо үндсэн 3 төрөлтэй. Бидний болон та хоёрын өнөөдөр сонирхож хичээлж байгаа төрөл нь бол хүнд сэлэм буюу эпигийн төрөл гэсэн үг. За энэ ямар учиртай юм бэ гэхээр хоёр тамирчин хоорондоо тулдна. Тулдахдаа эсрэг тулж байгаа тамирчныхаа биеийн бүх хэсгээс оноо авах боломжтой гэсэн үг. Мөн дээрээс нь хоёулаа зэрэг оноо авах боломжтой. Үүгээрээ нөгөө хоёр төрлөөсөө ялгаатай онцлогтой гэсэн үг. Эпи нь бол Туйлзуу сэлмийн үндсэн төрөл гэж ойлгож болно. Ууган буюу хамгийн анхны сэлмийн спорт үүсэж хөгжчөд эпигийн төрөл буюу хүн сэлмийн ангиллаар эхэлж байсан түүхтэй спорт байгаа гэсэн. За тэгээд мэдээж хувцс маань өөрөө бол цагаан өнгийн хувцастай. Тэгээд энэ бэлтгэлийн буюу
350 ньютоны даралтыг даах чадвартай мэдээж урагдахгүй, цоорохгүй гэж ойлгож болно. Тодорхой хэмжээний даралтыг бол өөр дээрээ шингээж авна гэсэн үг. За тэгээд маскны хувьд 800 ньютон буюу энэ төмөр хийцлэлтэй. За үзэгдэх буюу харагдах орчинг 20-30% бууруулна. Гэхдээ ямар нэгэн байдлаар бол харагдах орчинд саад учруулахгүй. За тэгээд аюулгүй байдлыг маш сайн хангасан спорт гэж ойлгож болно. 3-аас хувцастай, тэгээд масктай. Маскн дээр мэдээж ЭП буюу хүн сэлэм төрөл нь хатгаж болно. Хатгаад оноо авч болно. Тэгэхээр энэ бол ямар нэгэн байдлаар цөмөрч, цоорч одоо ингэж нэвтэрч цаашаа орох боломжгүй гэж ойлгож болно гэсэн. За тэгээд та хоёрт баруун хүмүүс бол мэдээж баруун гартаа бэлигээ өмсөд, сэлмээ барих гартаа бэлигээ өмсөд, сэлэм бол хүн сэлэмнийхэн төрөл нь ийм сэлэм байна гэсэн. Нөгөө хоёр төрөл нь бол бас арай өөр, сэлэмний онцлог нь бол арай өөр. За тэгээд үндсэн хувцс хэрэглэлтэйгээ өмссөн энэ кабель байгаа. Хувцсан дотор явж байгаа кабель маань сэлэмдээ залгагдана. Нөгөө үзүүр нь арталтай дамар буюу уртсагч залгууранд залгагдаад онооны машин дээр очиод тавын залгагдж байна гэсэн. Тэгээд сэлэмний энэ үзүүрээр эсрэг тамирчнаа хатгах юм бол оноо олж дуурна гэсэн. Зөвхөн хүрэхэд биш гэсэн үг. Энэ дээр сэлэмдэр товчлуур байгаа. Энэ бол хамгийн багадаа 750 граммаас дээш чингийн даралт иржиж энэ товчлуур дарагдана гэсэн. Тэгжиж эсрэг үнийг хатгаж оноо авах боломжтой болно. За эхлэе. 1 минутын хугацаанд хөнгөн тесттэй. Аль болох өшөө хөнгөн өсрүүл илүү зүгээр. Тэгэх юм бол өөр дөр чи ачаал байгаа. Дээс өмнө хальтал тоглож исэн болохоор бас нэг сайн тест чадаагүй. Би тэмрээ хичээлээ тасалдаг байсан. Би чи нөгөө спортондоо муу. Тэгээд нөгөө нэг хүүхдүүд тоглоал байж нэг суугаа байж хүүхдүүд байдэн штий. Би тийм байсан. Тэгээд нэг удаа манай би тэмрийн багш намайг хайж сургууль руу орж ирээд тэгээд би зүхтаад нэг тийм сонирхолтой юм болж исэн. Тэгээд баруун зүүн ингээд нэг хөл дээр өсрээд үлми дээр аль болох хөнгөн өсрээд. За дараагийн тасгал руу гаръя. Бие халаалтан дээр хөлний тасгалуудыг маш сайн хийх ёстой. Яагаад гэвэл сэлэмний спорт өөрөө хөлн дээр толгуурласан, хөлн дээр айгу хачаал авсан тасгалууд хийгддэг учраас хөлийн үе мөчийг маш сайн халаах ёстой гэсэн. За тэгээд хэдүүлээ доошоо хагас суугаад өвдгөн дээрээ гараад тавьд өвдгөө хөнгөн зөөлөн дотгошоогоо эргүүлээ. 1 2 3 4 5 6 7 8 нөгөө тийш эргүүлээд 1 2 3 4 Би ялнахгүй. 9 юм батлаад 8 хүртэл хадаас 9 10 гээ яваад. За хоёр үлээ нийлүүлээд. За хоёр өвдгөө хамтдаа шүү баруун тал руугаа дахиад эргүүлээ. 1 2 3 4 5 6 7 8 нөгөө тийшээ 1 2 3 4 өвдөг дуурайд 6 7 8 ширж байгаа юм байна. Хоёр үлдээ мөрний хэмжээний заа аваад доошоо гүцэд суугаад дэшээ буцаад туслаа. 1 2 3 4 5 6 7 8 за шагаагаа эргүүлээд бугуутайгаа хамт 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 за хөлдөө мөрний хэмжээнээс том заа аваад баруун гартал руугаа баруун үлэн дээрээ доош суугаад нэг зүүн үлнийхээ үлмийг дээшээ өргөөд баруун үлэн дээрээ доош сайн сууж өгöd бүр гүц бүр хоошоо сууж байгаа юм шиг үлмийгээ дээшээ өргөчих зүүн үлнийхээ 1 2 3 4 5 6 7 8 нөгөө талдаа 1 2 3 4 5 6 7 8 За та хоёр саяны харснараа ойлгоснороо нэг өөрсдийнхоороо зогсоод үзье.
За Наашаа хараад. ингэж арга юм уу? Наашаа хараад над руу хараад. Ингээд за Тийм, ийш хараад. Хоёр одоо ингэж зогсно гэсэн үг байхгүй юу? Ийшээ хараад. за За тэгээд доош одоо хагас нуглаа. за Баруун баруун гараа бариад. За энэ дээр хоёулаа энэ баруун үл нь тэгшгэн биш байгааз. тийм. Доош хагас суугаа. Зүүн өвдгөө гадагшлуулж өгөөрэй. Зүүн өвдөг. Үгүй өвдгөө ийм биш. Жохон гадагшаа. Одоо нуглаад. Үгүй өвдгөө нуглаа. Өвдөг нуглаад таазын хэсэг доошоо цээжцэх зүүн гарын хажуудаа ингээд баруун гарын тэгшгэн тохиолон гар хоёрын хооронд нэг гар орох хэмжээтэй. За энэ хоёр говийн дээр ч ачаал ирэх ёстой шүү зэ. За мэндэ доошоо өвдгөө нуглая. За зүүн гар ингээд байж болно шүү. Тохоогоожоо үл ялыг тутгшоо. Тэгээд энэ хоёр өвдгийг жоохон гадагшлуулад өгөөрэй. Тэгэхгүй одоо харагдах байдал чи ийм болчиход байна гэсэн үг байхгүй ийм байна. Ингээд дэлгээд өг гэсэн үг. Өшөө жоохон доошоо суугаад гар. Уртлын хөлөө тэгшлэр өсгөөгөө жоохон цаашлуулна. Урагшаагаад тэгшин. Тэгэхгүй сайн одоо жоохон ингэчихдээ шүү дээ. За үнэн зохисолт их айтаахан болоод жигдрээд ирвэл хэдүүлээ хөлний ажиллагааны дасгал руу орно гэсэн үг. Алхалтын дасгал. Хөшөө орж тоглож байгаа юм шиг. Жохон хөл чиглэл чинь тэрнээс бусдаар ер нь гайгүй. Үндсэн зохисолтыг ангард гэж нэрлэнэ. Ангард. Зөвсөлний техникийн хэллэг гэсэн. Ангард гэхээр ерөөсөө бүх хүмүүс, бүх тамирчид үндсэн зохисолтоо авна гэсэн. За тэгээд тэрний дараагийн дохионы хэллэгүүдээр дасгалууд хийгдээд эсвэл тулаан эхлэх гэх. Яаж юм? Хоёуланд чинь сая баруун зүүн гоён дээр чинь тодорхой хэмжээний зөөр илэрсэн байгаа. Яагаад гэвэл ачаал булчин чи ачаал авж байгаа учраас. Аль нэг нь илүү өвдсөн үү эсвэл хоёулаа адилхан байсан уу? Зүүн хөл жоох өвдлөө. Зүүн гоёд чинь арай жоох илүү чилж өвдсөн үү те? Амшилээ. Бас адилхан зүйл. Яагаад гэвэл бүх тулгуур нь энд ирээд байгаа юм шиг санагдаж байна. За тэгэхээр хоёулаа хоошоогоо жоохон зүүн үлэн дээрээ толж зогсоод байна гэсэн үг. Хоёр гоён дээр адилхан тэнцвэртэй байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр ерөнхий биеийн байдлаа баг зэргийн урагшлуулж өгөөд гоён дээр ирж байгаа ачаалаа тэнцүү болгох хэрэгтэй гэсэн. За. Урагшаа алхахдаа баруун үлнээсээ дандаа эхэлнэ. Баруун үл урагшаа тавиад яг баруун үл урагшаа явсан хэмжээгээр зүүн үлээ урагшин татаж аваад нэг алхалт явуулна гэсэн. Баруун зүүн. Гэхдээ энэ алхалтан дээр хөлөл хөдөлж байгаа учраас хөлөл хөдөлж байгаа болохоос биш бүслэгнээс дэше ямар нэгэн байдлаар цээж, гар, одоо толгой хэсэг ч юм уу те эдгээр ер нь аль болох хөдлөхгүй байвал илүү зүгээр. За шууд алхаад үзье. Намайг нэг гэж хэлэхээр хоёулаа урагшаа нэг алхах нь шүү дээ. Ангаар нэг. За. Нэг. Олж байна. Нэг. За хоёулаа яг ингээ хөдлөхгүй зогсож байгаараа. Баруун гар энд тэгшхэн байх хэвээр. Доошоо хагас суугаад зүүн хөлж бараг тэнийцсэн байна. Энэ баруун гар хитрхи дээр болцсон байна. Тэгшхэн аваад бусдаар бол болж байна мэндэ. За одоо хоошоо алхахдаа эсрэгээрээ зүүн хөл хоошоо тавилаа баруун хөл татлаа. Яг саяны урагшаа алхасны эсрэг гэсэн үг. За. Нэг. За хөлөөсөрлөө. Сая бол хэдүүлээ зөвхөн урагшаа эсвэл зөвхөн хоошоо алхлаа шүү дээ. За одоо урагшаа 1, 2 алхаад хоошоо 1. Урагшаа 2 алхаад хоошоо 1. Одоо энэ хүртэл ирсэн бол буцахтаа эсрэгээрээ хоошоо 2, урагшаа 1. Хоошоо 2 алхаад урагшаа 1 гэсэн. За ангаар. 1. Хоёулаа яг нэг алдаан дээр гацаа зогсчихсан. Нэг алхаад ингээ зогссон. Зүүн хөлөө татахгүйгээр. Зүүн хөл татчихж хоёр дахь алхалт маань дуусч байгаа байхгүй. Тэгээ буцаагаад зүүн хөл хаашаа явна. Гэхдээ ингэж алхаад нэг болох юм. 1 2 1. Ингээд бүтэн нэг дасгалаа гэсэн үг байхгүй. 1. Урагшаа 2 хаашаа 1, урагшаа 2 хаашаа 1.
хоёр алхалтын донд зүүн хөлөө сая үлдээчлээ шүү дээ. Хоёулаа ингэж зогсчлоо шүү дээ. Энэ зүүн хөл татагдчихж хоёр дахь алхалтанд дуусч байгаа гэсэн үг. Тэгээ хоошоо буцаагаад зүүн хөл тавилаа баруулаад. За дахиад эхлэе. Ингээд 1 2 хоошоо 1. Зөв. Урагшаа 1 2 хоошоо 1. Яавалж байна. 1 урагшаа 1. Юу вэ? За одоо хоошоо 2 урагшаа 1. Хоошоо 2 урагшаа 1. Яг энэ байрлалаасаа. Ингээд 1 Манайхаа юу вэ? урагшаа 1. Одоо урагшаа 1. Сая ингээд хоёр алхаад зогсчлоо шүү дээ. Тэгээ урагшаа 1. Одоо багш дахиад ардаас. Эхлэе, шинээр эхлэе. За. 1 хоошоо 2 шүү дээ. Хоошоо 1 2 урагшаа 1. 1 За тулааны явцад ер нь бол тогтмол байнгын урагшаа хоошоо алхна гэсэн үг байхгүй. Толдохдоо зөвхөн урагшаа эсвэл зөвхөн хоошоо гэсэн юм байхгүй. Урагшаа алхаад буцаад эсвэл урагшаа алхаад буцаад урагшаа буцлаа гэдэг ч юм уу те. Янз янзаар тухайн орон зайнаас хамаараад тулж байгаа хүнийхээ орон зайнаас хамаараад энэ зам дээр одоо хоёрын дасгал хийж байгаа энэ хөнгөн цагаан пистэн дээр тулаан явагдана гэсэн үг. Нийт урт нь 14 м-ийн урттай зам дээр хоёр тамирчин хоорондоо тулдах нь шүү дээ. Тэгэхээр энэ цэгээс тэр цэг рүү явлаа гэж бодоход мэдээж хөлөөрөө л явна. Хөлөөрөө л энэ замыг туулна гэсэн үг байхгүй. Тэгэхээр хөлний дасгалууд маш их хийгдэнэ. Хөлн дээр их дасгалууд ачааллыг авна. Хөл чанга байх хэвээр. Гэхдээ чанга байна гэдэг нөгөө бие чангалдаг шиг чангалаад байж болохгүй байхгүй. Сул чөлөөтэй ирнэ хөлний ажиллагаан дээр бол мэдээж хөл чанга байх хэвээр. Тэгээд дээр нь сэлмээ бариад гараараа сэлмээ тулдна гэсэн үг байна. Аль гэсэн тохиогоор хоёр өөрсдөөсөө гарч болох хамгийн хурдан бөгөөд хүчтэйгээрээ хийгээд. Одоо эндээс энэ шугамны артаас эхлэнэ шүү дээ. Ангаар аль өргөжлүүлээд зогсолтгүйгээр илүү алхахгүй мөн дотоо алхахгүй. Ам дотроо тоолж болно эсвэл ил тоолж болно. 1 2 1 1 2 1 1 2 1 энд ирсэн бол хоошоо 1 2 1 1 2 1 ойлгомжтой тий? За ангаар 1 2 1 1 2 1 Тэ хашаа нэг хагас алхацсан байна. Алхалтын дасгалууд жоохон эвгүй байсан. Яг нэг хөл гар толгоос ирнэ авчрах. 2 хашаа 1 хашаа 1 2 хашаа 1 2 1 дахиад нэг удаа 1 2 за одоо хашаа 2 урагшаа 1 1 2 урагшаа 1 1 2 урагшаа 1 хийг алхалтаа сайн сурчих юм бол энэ алхалтад амархан болоод ирнэ гэсэн. За мэндэ урагшаа 2 хашаа 1 хордоо 1 2 хашаа 1 1 2 хашаа 1 дотоо ийдсэн шүү. Тэгээ ингээд зөрөө явчихна гэсэн үг. Ангаар үндсэн зөксөлтөд аваад хоёр хөлөө ойртуулаарай. Тэгээ урагшаа 1 2 хашаа 1 1 2 хашаа 1 за хашаа 2 урагшаа 1 хашаа 1 2 урагшаа 1 хашаа 2 1 2 урагшаа 1 1 2 урагшаа 1 1 2 урагшаа 1 одоо яг энэ бол хамгийн энгийн дасгалууд гэсэн үг. Үндсэн зохисол энгийн алхалт. Зүгээр л урагшаа хашаа алхах энгийнээр алхаж байгаа дасгалууд гэсэн. За эдгээрийг сайжруулахын тулд одоо бид хоёроор нэг дасгал хийлгэнэ. Энэ дасгалыг ер нь бол бэлтгэл дээр байнгын хийж явах хэрэгтэй гэсэн. Хөлний ажиллагааны дасгал хийхийн өмнө одоо хоёроор хийлгэх дасгалыг тогтмол ер нь бол хамгийн багадаа 100 удаа хийнэ гэсэн. Гэхдээ та хоёр бол өнөөдөр 20 удаа хийхэд болно. 20 удаа. За яах вэ гэхээр мэдээж үндсэн зохисолт байна. Үндсэн зохисол намайг 1 гэхээр доошоо суугаад босно. 2 суугаад босно. Доошоо суухтаа ирнэ.
Хамаа гүйцэд суун. Бүр доошоо. Буцаад. Энэ ямар учиртай вэ гэхээр гоёны булчин сайн байх хэрэгтэй. Ачаал даах чадвартай байх хэрэгтэй гэсэн. Энэ бол шууд цэвэр гоёны булчин руу нөлөөлж байгаа дасгал учраас тогтмол хийгээд гоё чанга байх хэрэгтэй. Гоёны булчин ялангуяа дотоод буюу нарийн жижигхэн булчингууд маш сайн хөгжсөн байх хэрэгтэй. Тэгжиж ачааллыг даана гэсэн. За хэдүүлээ хийгээд үзье. Үндсэн зөксөлт. Ангаа. Суугаад босгоно штэ. Тэгээ босохдоо үндсэн байрал дээр ирнэ. Хобаа ингээд хөлөө гүйцэд тэнэлгээд ингээд босгоо. Үндсэн байрлалаараа. За 1 Одоо гурлаа сэлэн бариад мишокон дээр хатгалтын дасгалууд давтаж сурж мэдэж авна гэсэн үг. За сэлэн хоёрт яаж барихыг түрүү хэлээд өгсөн байгаа нэ. За сэлмээ бариад энэ мишокны урд үндсэн зөксөлт аваад эхлээд хараад аваарай за. Эндээс байран дээрээс үндсэн хатгалт хийнэ гэсэн үг. Үндсэн хатгалт хийхдээ хобаа гар шулуун бөгөөд урагшаа шууд шулуун хатгалт хийнэ. Энэ дээр хамгийн гол анхаарах ёстой зүйл маань тохоо гүйцэд хийнэ гэсэн. Энд мишокон дээр хатгачлаа гэдэг энэ тохоо тэнийхгүй байж болохгүй. Гүйцэд явах ёстой гэсэн урагшаа. Үндсэн зөксөлт. Тэгээд зөвхөн гарны ажиллагаа юм. Зөвхөн гарны ажиллагаа. Өөр юу ч хөдлөхгүй. Би гар урагшаа явлаа гэж цэжээрээ урагшаа эсвэл хоошоо гидэж байгаа гараараа ингээд савчуулаад тэ урагшаа хоошоо ингэхгүйгээр үндсэн зөксөлтөө аваад зөвхөн гараал ажиллавал. Төрөн хөлний ажиллагаан дээр зөвхөн хөл гэж хэлсэн бол одоо мишокон дээр зөвхөн гар ажиллана гэсэн. Энэ хатгалтан дээр шүү за. Хама. За, нэгээрээ хин мэндэ эхлэх үү? За, мэндэ. Зайгаа аваад мишок хатах зайгаа аваад үндсэн зөксөлт аваад жоох хойш зөксөж. Тэгээ үндсэн зөксөлтөө зөв хоёр бар хөлөө жоох хойшлуулж. Жоох хойшлуулж. Дахиад. За, өвдгөө өргөжлүүлж. Энэ зөв. Яа тэгээд эндээс гар явлаа. Хабаа хурж байгаа зөвхөн гар ажиллана. 1 бие битүүл зөвхөн гараа. Яа чи бохож. Хабаа гар бугуугаа жоохон доошоо. Бугуу чинь хитрхийн юм дээр ингэчээд байгаа байхгүй юм нэ. Доош нь тэгшхэн байл. За бугуу доор үзүр жоохон дээр. За гар явлаа. 1 бугуу доор 1 бугуу 1 зөвхөн гар 1 жоохон дээр хатгая. 1 За, солигдё. Бишэл. Ачаа амжилт. Үндсэн зөксөл доошоо суугаад. Зөв. Гараа танилгээд Ингээд үү? жоох урагшлаа. Арай хитрхи урагшлаа. Энд дөрөв хөлөөдөгчлээ. Тохоо нуглаа. За гар явлаа. 1 хамаа. Хам. 1 жоохон дээр хатгаар арай доор яваад. 1 гар зөвхөн гар. Жоох урагшаа зөксөө. За. Гар тохоо гүйцэд нэлгээрээ. Яг энэ өөрийнхөө мөрний төвшөнд хатгана гэсэн. Өөрийн мөрний төвшөнд. Мөрний төвшнгөөс дээшээ эсвэл доошоо хатгахгүйгээр. Одоо зөвхөн хэдүүлээ шолон хатгалд сурж байгаа учраас. Шолон хатгал. Доошоо суугаад. Богоо. Йой, гадаасалгаш. Гар өвдөж байна. Мөрөө. Тибэ. Гайгүй. Ер нь гайгүй шүү. За Засны хавцрыг олчвол гайгүй. Мэндэ. Үу яана.
Одоо 10-10-аар нэг удаа хатгаад дараагийнх руугаа орё заяа. За. Зэн зөксөл. За арай л ойрхон зөксчлээ. За. Ингээ гар явлаа 1 2 3 4 5 6 бибит хөдөлгөөрөө 7 8 9 10 апа заасвлээ дээ. Үй заавчлаа. Ангаар 1 зөв 2 3 4 5 6 7 8 9 10 болж байна. За дараагийн хатгал. Сая бол хэдүүлээ зөвхөн үндсэн байрал дээрээс зогсож байгаа хатгаад байна шүү дээ тийм үү? Одоо хойш нэг ухраад хамгийн түрүүнд гар тэнийгээд урагшаа нэг алхаж хатгаад хоошоо ухарж үндсэн байрал дээр ирээд гараа болгоно. Хамгийн эхлээд гар, хамгийн сүүлд гар боно. Гар тэнийлээ урагшаа нэг алхаж хатгалаа, хоошоо нэг ухраад гар боно. За мэндэгс. Гар үндсэн зөксөлтөө аваа. За зогсож байгаа үндсэн зөксөл. Гар тэнийгээд гүцтэй. Мөрний харалта. Эндээс урагшаа тэгшхэн. Урагшаа нэг алхаад хатгалаа шууд. Тэр алхаад зогссны дараа хатгаад байгааз тэгэхгүйгээр гар явлаа алхаад шууд хатгаад. За гар тэнийлээ. Урагшаа алхаад хатгалаа. Тэгээ хаашаа ухраад гүц зогссны дараа гараа болоо. Тэсээ төрөлөө болгочлаа шүү дээ. Гар тэнийлээ. Урагшаа алхаад хатгалаа. Хаашаа нэг ухраа. Одоо болоо. Зөв. Одоо бацаад гар тэнийлээ. Хаашаа. Гар тэнийлээ. Гараа эхлүүлээрэ. Гар явлаа. Тэ хөл болоог байна. За дахиад ангаар. Гар тэнийгээ. Хаашаа. Болоо. Гар тэнийгээ. Гар тэнийгээ. Зогсож байгаарай. За. Ангаар. Гар тэнийгээ. Урагшаа алхлаа. Хаашаа. Болоо. Гар тэнийгээ. Алхлаа. Хаашаа. Болоо. Гар тэнийгээ. Алхлаа. Хаашаа. Болоо. Гар тэнийгээ. Урагшаа. Хаашаа. Болоо. За сүлэгдээ бишэл. Ойлгоцсон дээ. Энэ хөл болоогүй эхлээд гар тэнийсний дараа гар тэнийхтэй мөрний түвшинд. За ангаар нуглаа. Гар тэнийлээ. Алхлаа. Одоо болгоо. Гар тэнийгээ. Урагшаа. Хаашаа. Болоо. Тэнийсэн хിവэрээ шууд урагшаага алхалтаараа очиж хатгана гэсэн үг. Гар тэнийлэгчээд алхахдаа нуглаад буцаагаа тэнийлгээд дээ шүү дээ. Тэгэхгүйгээр. Тэнээлэнгүүдээ явчихна. Гар тэнийлээ. Урагшаа алхаад. Тэр донд нь ингээ нуглаад байгаа. Гар тэнийлээ. Энэ зөв. Тэнийгээ. Эхлээд гар. Эхлээд гар. Гар. Явлаа. Хаашаа. Болоо. Гар. Хаашаа. Болоо. Гар. 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 Гараа эхлүүлээрэ. Гар. Дахиад гар тэнийлээ. Урагшаа алхаад. Хаашаа. Болоо. За сүлэгдээ. 5 удаа. Яа вэ? За. 5 удаа шүү. За 5 удаа зөв хийхэд л болно. Гар тэнийлээ. Урагшаа алхаад. 1. Хаашаа. Гар тэнийлээ. 2. Гар тэнийлээ. 3. Гар тэнийлээ. 4. Гар. 5. Хаашаа. Болоо. За. Гар тэнийлээ. Алхлаа. 1. Гар. 2. 3. Зөв. 4. 5. За бас тулдахынхаа өмнө
Хоёр тамирчин маань эсрэг тамирчны сэлмний энэ бөөрөнхий тав буюу энэ гарден дээр хатгаж сэлмээ шалгах ёстой. Энэ дээр оноод дуурахгүй байх ёстой гэсэн. Эсрэг тамирчны биеийн бүх хэсэг дээр бол хатгахад оноо олж дуурна гэсэн. Хиний Мэндээгийн хатгасан оноо болгон ногоон өнгийн гэрэл асаад 3 минутаас доош цаг яваад эхлэхээр баруун талд оноо нь ороод эхэлнэ гэсэн. Мишелийн хувьд бол улаан өнгийн гэрэл аснаа гэсэн. За сэлмээ шалгачаад одоо Мэндээ яг энд зогссон байгаа шугам дээр шүү зэ. Мишель бол энэ шугам дээр ирээд За. Мэндээ сэлмнийхээ үзүүрээр Мэндээ сэлмнийхээ үзүүрийг дээшээ өргөөд 3 удаа дохих хөдөлгөөнөөр ёслогоо хийнэ гэсэн үг. 1 2 3 ингээд болно гэсэн. Ингээ ёсолчоод маска өмсөд шүүгч ангард гэж хэлхийг хүлээгээд бэлэн байдлаа аваа байж гинэ гэсэн. Сэлмээ тавьж аваад маск өмсөв. Өгөө. Шууд ингэ нэг гараар Тий. ингэ. Одоо ингээд шууд өмсч болно шүү дээ. Одоо энэ авах гэж байна. Эсвэл бүр сэлмээ салгачаад маска өмсөд дараа нь сэлмээ залгаж болно. Йоо. За, болж байгаа. Але. Тавла. Тулаа ихсэн гэсэн. Үгүй. Яаж юм. Я. Я бэнтэг юм. Төшван. Ингээд Хатасан төшван. Мишель хошоо. Тэр онооны машин дээр Мишелийн оноо ороод ингээд гэрэл асаад оноо ороод явуудах юм шүү. Оноо авсан болвол шугамныхаа артлаас ахаад эхэлнэ гэсэн. За, ангар. Але. Санийх газар хатгсан учраас тооцохгүй гэсэн. Мишелээ саний байрнаас. Тэ. Ангар. Але. Төшван. Мэндээ атгаж оноо авсан учраас энэ баруун талтай. Ангар. Але. Төшван. Тэнд онооны машин руугаа хараарай. Нөгөө тал руугаа. Чи хоёр, Мишель 1. Ангар. Але. Наваа хуучлаарай. Одоо би ингэ зүгээр. Төшван. Хоёр гэсэн. Ангар. Але. Төшван. Ангар. Шугамны ард зогсороо. Ангар. Але. Төшван. Ангар. Але. Төшван. Ангар. Шугамны ард зогсороо мэндэ. Але. Төшван. Туралдах үедээ за энэ хүний ажиллахгүй байгаа сул цэг нь хаана байна гэдгийг хэл болоод тест. Тэгээд өөсөө Мэндээ ах ингээл бэрээдсэн. Тийм болохоор хамгийн их оноо авсан цэг нь гарна лээсэн дөө. 5 оноогоор толж байгаа штэ. Сүүлийн 1 оноо хэн төрүүлж дан оноо авсан ялагч болно гэсэн. Ангар. Але.
Төшөн. Салют. Маска аваад. Талаа эхлэхийн өмнө ёсолсон шүү дээ, тий. Сэлэмний үлзүүрээр жижигхэн 3 удаа тохих хөдөлгөөнд ёслогоо хийгээд хоорондоо урагшаа ирээд бэллийгөө гараараа гар бариад толаан дууснаа гэсэн. Маска хажуудаа тавьчих болно. Ёслоо. Зүр 1 2 3 урагшаа ирлээ. Бэллийгөө гараараа хоорондоо гар бариад ингээд толаан дуусч байна гэсэн. Мишель Мэндэ хоёрт маань тулаан хийх ямар хувь? Миний хувьд бол тулаа их гоё санагдлаа. Тэгээ цаашдаа хичээлүүд ч гэсэн маш сонирхолтой гоё спорт шиг санагдлаа. Нөгөө нэг өмнө зурагтаар харж байснаас бодит тэмдэлтээр турш үзээг бол сонирхолтой байлаа. Тэгээ яг нөгөө зурагтан дээр амар амархан ингээл болоо юм шиг харагдаад байсан чинь бас өөрөө туулаад үзсэн чинь жоохон хэцүү байна. Гэтэ яг гоё байна. Тий. Тэгэхээр өнөөдөр ерөнхий тойлзуур сэлэмний спортын ерөнхий зүйлийг сурж ойлгож мэдэж авсан. Тэгээд миний харж байгаагаар бол хоёуланд нь мэдээж эвсэл байна, толдох чадвар байна, тулаан сэтгэлгээ бас байна. Мэдээж хэрвээ сонирхоод цаашдаа өргөжлүүлээд хичээлэхээр бол сэлэмний спорт угаасаа өөрөө техникийн спорт. Тэгээд тийм учраас техник маш сайн сурах юм бол өшөө илүү цаашаа сайжрах бүрэн боломжтой гэж харлаа. Яг өнөөдрийн хувьд бол хоёр ирээд үндсэн зохисолд алтгалт мишокон дээр хатгалт гэсэн ерөнхий юмнуудыг сурж мэдэж авчаад шууд толдож байна гэдэг бол мэдээж та хэд бол бас хэцүү. Дасгалуудаа техникийн дасгалуудыг маш сайн сураад өргөжлүүлээд ийм доктортой хичээллээд тулдах юм бол бас илүү одоо тойлзуур сэлэмний илүү гоё сайн сайхныг илүү гоё ирч хүчтэй тулаан сэтгэлгээг тактик төлөвлөгөө боловсруулах бүр нарийн мэрэгсэн юмнуудыг сураад мэдээд авах юм бол бас та хэдэд бол өөрсдөнд ч маш гоё сэтгэл төрнө гэдэгт итгэлтэй байна. Тэгээд манай клуб дээр өнөөдөр зорин ирж тойлзуур сэлэмний спортыг сонирхон хичээллэж тулдаж сэлэмний спортын бас нэгэн ч гэсэн хэсгийг мэдэрсэн байх гэж бодож байна. Тэгээд та хоёрт маш их баярлалаа. Баярлалаа. Нөгөө би Японд сурдаг байхад биеийн тамир дээр кендо гэдэг сэлмийн тийм хичээл биеийн тамир дээр ордог байсан байхгүй юу? Тэгээд тэрнтэй нэлээд төстэй санагдлаа. Тийм. Би ч одоо спортоос айгүй хоолхон болохоор яриа гэж насчлаа уучлаа. Зүгээр. Нөгөө нэг баг нэг юм хүмүүс яагаад идэв юм уу? Тэгээд гоё байна уу? Тий. За манай клубд бол одоогоор нийтдээ нэг 100 орчим 100 гаруй бүх насны хичээлэгч нар байгаа. Тэгээд 6 буюу түүндээс дээш насныхан хичээлдэг. Үндсэн 4 ангийн бэлтгэл явагддаг. 7 хоногт 3-аас 4 өдөр хичээлдэгээрээ бас онцлогтой. За би өөрөө 2012 онд хичээлж эхэлсэн сэлэмний спортод орсон байгаа. За тэгээд 14 онд клуб үүсгэн байгуулагдаад яг 14 оноос хойш 16 он хүртэл дасгалжуулагч тамирчин гэдэг статустай явж исэн бол 16 17 оноос хойш ерөнхийдөө клубийн ерөнхий дасгалжуулагчийн ажлыг хийгээд одоо өдийг хүртэл явж байгаа. Тулаан өөрөө тэр чигээрээ тактик төлөвлөгөө хийгддэг учраас хүн альва зүйлийг наан цаана ялгаж салгаж бодож тунгаах асуудлууд шийдвэр гаргахтай. Энэ бүх зүйл хүчин зүйлд нөлөөлдөг учраас хүн айгүй их эмх зэгцтэй болдог. Сэлэмний спортоор хичээлж байгаа хүмүүс. Мэдээж ялалт авах, ялалт байгуулах, ялалтын хамгийн сүүлийн эцсийн 1 оног авах тэр мөч бол яг манай сэлэмний спорт. Гэхдээ яг мэдээж бүхэл спортод адилхан л да. Яг тэр акшн бол мэдээж хамгийн сайхан. Яагаад гэвэл одоо магадгүй хасагдах шатны долоон дээр 14 байж байгаа хамгийн сүүлийн оног аваад ялагч болж байгаа тэр эмоцийг гаргаж байгаа тэр акшн бол үнэхээр сэлэмний спортод гарах байц одоо мэдэгдэхүйц тэр эмоцийг илэрхийлэх ёстой. Мэдээж яг авьяастай хөлт бол байгаа. Тулааны спортод сэлэм бариад тулдах чадвартай авьяаслаг мэдрэмжтэй хүүхдүүд байгаа. Эсрэгээр одоо юу гэдэг авьяасгүй ч юм уу мэдрэмжгүй ч юм уу тийм хүүхдүүд бас байгаа. Гэхдээ 1% авьяас 99% хөдөлмөр гэж ярьдаг шүү дээ. Мэдээж хөдөлмөрлсөн хүн л үр дүнд хүрнэ. 1000 авьяастай байлаа гэд хөдөлмөрлөхгүй бол угаасаа эзэж амжилт олохгүй. Өнөөдрийн нэвтрүүлгийн өрөөнд оролцсон хоёр оролцогч маань бол яг хөө мэдээж энэ маш богино хугацаанд дөнгөж ирэнгүүтээ нэг 2 цаг орчим байна те. Бэлтгэл сургалт хийгээд үндсэн зохисол ерөнхий юмнуудыг
мэдээж аваа шот холдно гэдэг бол яг оролцож байгаа хүмүүст өнөөдөр хэцүү байсан байх. Огт спортын дөрвөн хүмүүс бол биш байлээ. Ялангуяа Мишелийн хувьд бол миний анзаарснараа өөр спорт волейбол юм шиг байлаа. Волейболын спортоор тодорхой хэмжээнд хичээлдэг байгаа юм шиг байна гэж харсан. Тэгэхээр нөгөө нэг арай өөр хинээс мэндэгээс арай илүү хөдөлгөөнтэй юм, арай илүү эвсэлтэй юм. Мэндэ гэхдээ өөрөө ч гэсэн хэлжсэн би спортоос хол хүн гэдэг. Яг огт спортоор хичээлдэггүй спортоос хол хүн ч гэсэн харахад бол надад байж болох гэж санагдсан. Яагаад гэвэл сэлэмний спортын онцлог өөрөө нөгөө өндөр нам, тарган туранхаа эсвэл эвсэлгүй юу гэдэг те ямар нэгэн тийм зүйл огт байдаггүй учраас хүн болгонд нээлттэй хүн болгон хичээлэх боломжтой. Одоо хүний ямар нэгэн зүйлээр ангилж ялгаж хичээлдэг тийм спорт биш. Тийм болохоор нөгөө мэндээгүй надад бол нэг тийм сүртэй хичээлж болохгүй тийм бол огт харагдаагүй. Магадгүй өөрөө хөсвөл манай клубд ирээд хичээлэхэд бол нээлттэй гэж хэлмээр байна. Ер нь миний бодлоор бол хүн анх шууд хийгээл эвсэлтэй болчдггүй болохоор тэрийг олон дахин хийж ижил эвсэлтэй болоод илүү биед нь сууж өгдөг болохоор энэ дасгалуудыг олон дахин хийгээд байх юм бол бэлтгэлдээ сайн яваад байх юм бол эвсэлтэй болно гэж бодчих. Өнөөдөр мэрэгчлээ солисон сэтгэл айгүй сонирхолтой байлаа. Ягаад гэвэл би спортоор нэг хичээлдэг болохоор ер нь ийм өөр ямар нэг спорт юмд явж үзхийг сонирхож байсан. Гэтэ яг ийм яг зургатаас харж исэн нас жоохон хэцүү. Гэтэ яг айгүй гоё сонирхолтой байлаа. Их гоё байлаа. Өнөөдөр маш гоё сонирхолтой зүйлсүүдийг туршиж үзлээ. Яг өөрийнхөө хизэж туршиж үзнэ гэж бодож байгаагүй спортыг турших гоё байлаа. Бас миндахтайгаа уулзсан болохоор их гоё. Дасгалууд бол сая бит хоёрын хийсэн дасгалуудын баг тоогоор хийсэн болохоор гайгүй байсан. Их тоогоор хийвэл бас олон давтамжтай болохоор нэлээд хэцүү өвдөх нь бол тодорхой байсан. Тэгэхээр ер нь бол гайгүй байсан. Ер нь яг нэг өдөр туршиж үзсэн болохоор бас арай гайгүй байна. Цаашдаа тууштай бол бас их төсвөр төвчээр шаарддаг байна гэж бодож. Миндэ ахи царайны хувирлууд нь гоё байсан. Ингээд хүрэхгүй ингэж тэр нь амар хөвгөлтэй санагдаад тэр энэ арахгүй надаас жоох хүүхд болохоор айхтар юм бэ нүү амар юм бэ нүү 10 оног юу өөртөө юу өөртөө би 4-ийг өгөө. Би Миндэ ахыг бол 10 гэж үнэлнэ. Яг тэгвэл Миндэ ах чинь надаас бүр бараг 30 см-ийн зөрүүтэй уу штэ битээ штэ. Тэгэхээр өндөр хүн бас нэлээд гарна мөрн урт болохоор намайг бас онилчиж магадгүй гэж бодсон. Гэтэ явчлаа. Эхлээд жоохон сандарсан. Яа гэвэл яг багш юм тайлбарлаж идэг. Тэнгүүд бид хоёр бас сэтгэлдээ хэлэх ёстой байдаг. Тэгээд ер нь эхлээд анхааралтай сайн багшигаа сонсож байгаа. Дараа нь сэтгэлдээ хэлдэг юм уу? Тэрэн дээр жоохон манарсан. Тийм тэрнээс нэг их сандарч ирсэн юм бол байхгүй. Баярлаа. Гэтэ юудсан намайг болон манай найзыг энэ хүн нэвтрүүлэг дурсан баярлалаа. Бас үзэж байгаад баярлалаа. Бас багштаа баярлалаа. Тэгээ хүмүүст баярлалаа.